Ийм их мөнгө юм. Хаашаа алга болоод идэв юм бол. За миний жилийн дундаж орлого ойролцоогоор нэг 93 гэдэг 93 Gidal брэндийн арт директор, уран бүтээлч, дээрээс нь 2-3 өөр төрлийн ажил хийдэг хүн байна. Намайг ер нь хүмүүс Тэне гэж дууддаг. За миний Instagram аккаунт бол Тэне Каза гэдэг. За энэ маань ямар учиртай вэ гэвэл Каза гэдэг нь бол Японоор салхи гэсэн үг. Миний хувьд бол багасаа Нарутогийн ерөнхийдөө философитой тэр юунд шантрахгүй байдаг, юмны ард заавал гардаг. Тэгээд эргэн тойрныхоо хүрээллийнхаа хүмүүсийг одоо хамаг чадлаараа хамгаалдаг гэдэг энэ философи надад амар их таалагддаг. Тэгээ багасаа үзэж хүмүүжж өссөн учраас энэ хүүхдээс инспайр авч ирнэ өөртөө юм. Тэне Каза гэдэг нэрийг өгсөн. Тэгээд Тэнүн гэдэг маань угаасаа өргөн уудам гэсэн утгатай. Миний нэрний утга бол тийм. Тэгээд өргөн уудам одоо газар одоо ийм юмд байгаа салхи гэсэн утгатай. Ерөнхийдөө эрхчлөө гэсэн утгатай тийм. За Punkin Trap хамтлаг ер нь бол бид хорооллын 3-4 дэх хорооллын хүүхдүүд тэгээд 10 жилд байхдаа мэдээж гадаа тоглоод би бинтгээ найз нөхөрлөөд за тэгээ High Tow гэдэг тухайд одоо манай Facebook лээс юм да. Тэгээд тэн дээр бид нар ерөнхийдөө нэг юм өөртөө crew үүсгий те. Ингээд нэг таних тэмдэгтэй болъё гэд. Тэгээд анх интернет кафе дотор Punkin Trap гэдэг нэрийг өгөөд тэгээ манай анх Punkin Trap гэдэг бүлгэн ерөнхийдөө нэг графит зурдаг, бөөнөрөө нэг ижлэхэн хувц өмсөд явдаг нэг ийм хэсэг бүлэг залуучууд байсан. Тухайд нэг 14-5 байсан. За тэгээл ер нь бүхэн өргөөнд одод болох хүслэн гэдэг бүжгийн тэмцээн болно гэдэг сургаар тэр одоо нийлдэг байсан хүүхдүүдээс 8 анх яг бүжгэлж эхлэв. Тэгээл ер нь бидний Punkin Trap гэдэг хамтлагийн одоо ер нь эхлэл тэндээс эхэлсэн гэж хэлж болно. Тэгээд 2011 он, 2012 онд Шүн дундын яриа гэдэг кинонд манай хамтлагийн Санжаа бит хоёр тоглоод за тэгээ тэр киноныхаа одоо саундтрекийг босыг хамтлагийн ганцлагтай дуулснаар бидний ер нь бас бүжгээс тэр дуулуу шилжсэн зүйл маань ер нь тэгэл эхэлсэндээ. Тэгээ ер нь 12 оноос эхлээд хөгжимтэй, дуутай илүү ойрхон болоод тэгэл одоо өдөө хүртэл явж байна. Хамаа бидний ертөнц таар нэг reception чило чарахгүй байгаа болохоор тэр чиний чи хороо ямар дүрдэ гэдгийг хатуу сануулна. Аль болох чиний төлөө өөрийгөө золиосон. Цаг хугацаа шантарч ирсэн тохиолдол зөндөө байгаа. Яг хамтлагаараа гэдэг утгаараа бид нар чинь ганцхан яваад байгаа шүү дээ. Хажууд аяга олон найз нөхдүүд ингэж явж байгаа учраас тэр нэг шантрал одоо аяга богино хугацаанд үргэлжилдэг ч юм те. Нэгийн шантрал нэгийг татаад авдаг ч юм уу. Иймэрхүү тохиолдлууд ер нь гайгүй байсан. Ер нь шантралууд байсан ч гэсэндээ ингээд давж туулаад явдаг байсан. За тэгээд манай хамтлагийн нэг гишүүн одоо байхгүй болсон, өөд болсон. Тэгээ ер нь тэр миний хувьд нэг амар одоо хүнд цохилт ер нь болж исэн. За тэгэнгуутаа л ер нь өөрийгөө жоох ингээд бусдаас ингээд алслаад өөр юм хийхгүй те зөвхөн комфорт зондоо байгаал одоо тэр үед бол би шинэ Kidalty офис дээр амьдэрдэг байсан бүр. Тэгээ тэндээс ерөөсөө гардггүй. Тэгэл тэндэл ерөөхдөө ажил гаргал хийжтэй. Тэгэл өөр юм байвал хийхгүй. Тэгэл хөвчлэн компьютерийн арт ч юм уу те илүү одоо safe comfort zone дол ерөөхдөө байгаадсан баг. Тэгээ энэ хугацаанд бас нэг юм 2 юм уу 3 жил орчим ер нь үргэлжилсэн. Би тэр байдлаас ерөөсөө гарч чадахгүй байсан. Яг эрэгтэй хүмүүст иймэрхүү зүйлүүд амар их тохиолдож байгаа. Тэгээд бас манай Монголд биендээ ерөөсөө одоо 2 дахь боломжийг ерөөсөө олгодгүй. Нэг алдаа гаргасан бол ерөөсөө тэр алдаагаар нь байнгын дүгндэг ч юм уу те. Тэр хүн тэр алдаанаас хойш тодорхой цаг хугацаа өнгөрсөн байсан ч гэсэн тэр алдааг нь цохиж гаргаж ирээл дахин чи тэгжсэн чи ингэжсэн шүү гэдэг. Тэгэхээр тэр байдал нь өөрөө тэр хүнийг юм одоо ахиж дэвшигтэн ингээд дандаа араас нь татчихдаг юм шиг санагдаад байдаг. Тэгээд бас яг хуу эр хүн заавал ийм байх хэвээр, ингэх хэвээр, Монгол эр хүн ийм байх хэвээр, уйлахгүй байх хэвээр, чанга хатаа байх хэвээр гэдэг Монгол нэг эрэгтэй хүний нэг шалгуурч юм шиг нэг тийм зүйл байдаг шүү дээ. Тэр зүйл нь бас ингэж эрэгтэйчүүдийг ингэж байнгын хурцлах гэхээсээ илүү бас ихэнх үед бас мохож идэв юм шиг санагддаг. Тэгээд тийм нөхцөл байдалтай явж байгаа эргэн тойрныхоо хүмүүсийг гомдоогоод ч юм уу те. Тэгэл яг ганцаараа үлдснээ ерөөхдөө ингэж ойлгоод тэгээ энэ нөхцөл байдлаас яавал гарах хэвтэй вэ, хэн гаргах хэвтэй вэ гэдэг зүйл нь угаасаа л хүн өөрөө өөрийгөө удирдах, өөрөө өөрийгөө контролдож гарах хэвтэй зүйл байсан мэлээ. Тэгээд миний хувьд надад
би ямар нэгэн шинэ зүйл хийх хэрэгтэй юм байна. Ямар нэгэн хүмүүстэй харьцдаг ажил хийх хэрэгтэй юм байна гэж бодоод тэгээ Central Television надад Daily-гийн одоо энэ ярилцлагын нэвтрүүлгийн шууд дамжуулалтын нэвтрүүлгийн юм санал хэрэгтэн би шууд зөвшөөрсөн. Над тухайн үед амар хэцүү байсан. Би чадахгүй байх гэж амар их бодож байсан ч юм уу те. Тэгтээ би энэ нэг ажлыг хийчих юм бол энэ ажил нь намайг яг энэ байдлаас гаргаж чадах юм шиг байна. Би өдөр болгон шинэ хүмүүстэй уулзсан те. Өдөр болгон их хүмүүстэй сууж ярилцсан. Шинэ одоо зочинтой уулз тэр хүн юу гэж боддгийг, амьдралын талаар юу гэж боддгийг тэрийг нь ухаж асууна гэдэг надад өөр аягүй гой санагдчихсан учраас тэгэл ер нь өөрийгөө л би энэ байдлаас гаргах хэрэгтэй юм гэж хүссэн дээ. Тэгээд энэ ажлуудыг хийж явах явцдаа өөрийгөө илүү таньж мэдээд аягүй олон төрлийн ажлууд хийж чадах юм биш үү гэдэг одоо урам зориг аваад тэгэл одоо үргэлжлүүлээл аягүй надад орж ирсэн ажил болгоныг ер нь хийх гэж чаддаг. Би тэнгэр дэшээ хөрчил явна. Тэндээс чамайг ажиглах хэмээл дагуул бас. За 2016 онд Kidalt гээд овцны брэнд үүсгэх одоо сэтлийг одоо манай дизайнер Нямсүрэн за тухайд мадэр ажиллаж байсан Shirako Lida гээд хүмүүстэй хамт яг гаргасан л да. Тэгээд анх мэдээж хөрөнгө одоо оруулалт маш чухал байсан. Тэгээд би тухайд өөрөө бартендер хийдэг байсан учраас надад бас хураасан мөнгө байсан. За тэгээд тэрэн дээрээс нэм эцэг хийсээ одоо ингээд би өөрөө бизнес хийж үзмээр байна. Надад ийм боломж гарч ирлээ, ийм хүмүүс гарч ирлээ. Тэгээ энийг мэн дэмжиж өгөөч гэдэг одоо манай гэр бүлийн зүгээс бас дэмжлэг үзүүлээ. Тэгээд анх нэг 40-аас 50 сая төгрөг гаргаад тэгээл юм Kidalt-ыг хэлчихсэн. Тэгээд яг хоо Kidalt-ийн анхнаасаа зорилго нь бол яг mass production хувцас хийх биш. Цөөн тоогоор одоо загварын хувьд илүү гоё шинжлэгдсэн орчин үеийг за ямар нэгэн тренд дагах гэхээсээ илүүтэйгээр илүү одоо шинийг санаачилсан ийм загварын хувцсуудыг гаргах гэж аягүй хичээжсэн. Тэгээд анхнаасаа эхэлжсэн учраас ямар ч мэдлэг байгаагүй, бизнесийн ямар ч мэдлэг байгаагүй, хувцсны брендийг ямар зарчмаар явдаг одоо мэдлэг байгаагүй, шаардлагатай аягүй олон зүйлүүд байсан. Шинээр сурч авах маш олон зүйлүүд байсан. Тэгээд энэ болгонд л ер нь дандаа нэг юм хан тулж исэн л та. Тэгээд энэ болгоныг багаараа даваал, туршиж үзэл хийгээл алдаал ингээл явж исэн. Тэгээд анх бол манай хувцснууд өөрсдөө бүх юм ойж хийдэг, эндээс материал авдаг, ингэдэг гээд зардал айгүй өндөрөөр одоо манай хувцс босдог гэсэн. Тэгээд тэрийгээ бас өндөр үнэтэй зарах гингууд одоо манай үндэсний үйлдвэрлэл чинь хямдхан байх хэрэгтэй шүү дээ гэдэг ч юм уу хүмүүсийн үзэл бодол. За тэгээд дээрэс нь биднийг сонирхож байгаа залуучууд одоо ихэнх нь яг өөрсдийн одоо хувийн орлогогүй ч гэдэг юм уу те. Одоо оюутнууд, сурагчид, хүүхдүүд ч юм уу тийм хүмүүс ихэндээ сонирхож байсан учраас бас худалдаа авалт төдийлөн тийм сайн байгаагүй. Тэгэл ер нь өөрсдөөсөө мөнгнүүд гараал одоо түрээсээ төлөхтэй энэ бүх зүйлүүдээр хувцс маань зарагдахгүй нэг иймэрхүү асуудлууд бас ихний үед тулгарч ирсэн. Тэгэл тэр болгоныг өөрсдөөсөө гаргах үедээ өөрсдөөсөө гаргаал тэгэл ямар ч шантарч болохгүй гээл тэгэл хийсээр ирсэнтэй. Tokyo.dot cashbackтэй. За яг одоор би орлогын нэг 5-аас 6 их үүсвэртэй байгаа. За миний үндсэн одоо орлогын их үүсвэр бол мэдээж Kidalt брэнд байгаа. За Kidalt брэндэд бол би мэдээж арт директор ажил хийдэг. За нөгөө талд одоо хийж байгаа ажил маань сая мэдээж дэлхийн аваргыг шууд амжуулсан гэдэг утгаараа Central Television-тэй хамтарч ажилладаг. За дээрэс нь одоо Сагсан бөмбөгийн дээдлигийн Apes гэдэг багийн менежер ажлыг авсан байгаа. За мэдээж уран бүтээлийнхээ ажлыг хийн. За уран бүтээлч бол мэдээж зарим тохиолдолд газруудтай хамтарч ажиллах, очиж дуулах, арга хэмжээндээр очиж дуулах гэх мэтчлэн ажлууд бас байдаг. За моделийн бас ажил хийд юм байна. За тэгэл ер нь сошиал медиагаа мэдээ ашиглаж бас компаниудад ажилладаг гэхээр нэг 5-6 төрлийн орлогыг өсвөрт. Олон төрлийн юм хийх нь нэг та сонирхолтой санагддаг. Хоёрт одоо нэг юм хий гэдэг нь ер нь бол миний хувьд энэ бүх хийж байгаа зүйлүүд зүгээр ажил. Тийм учраас бүгдээрээ л нэг юм. За яг хуу фэшн салбар, тэгээ видео салбар, за фото зураг гэдэг энэ салбарууд ер нь хооронд ингээ харах юм бол хоорондоо одоо хоршиж болох, хоорондоо ажиллаж болох юм одоо шин чанарууд нь байдаг те. Одоо нэгэнд нь нөгөөдх нь заавал хэрэгтэй болдог ч юм уу. Тэгэхээр миний хийж байгаа ажлууд ерөөхдөө хоорондоо айгүй холбоотой байдаг.
нэг ажлыг нь хийхэд нөгөө хийжсэн ажил маань одоо тус олдог ч юм уу. Тэндээс мэдсэн зүйлүүд маань нөгөө ажлыг нь хийхэд илүү тусдын болдог учраас ер нь олон төрлийн мэдлэгтэй байх тэр юмд илүү ач холбогдол өгдөг. Өшөөж одоо олон төрлийн юмнуудыг хий гэж боддог. Шинээр сурыг, шинээр туршиж үзье, шинээр хийж үзье гэж боддог учраас тэр нэг зүйлийн юмыг хийн гэдэг нь надад яг удиртай. Ажиллаж байгаа газруудтай эхлээд яг ажиллах цагаа айгуу сайн тохирдог. За мэдээж би тэр ажлуудад full time цагаа зарцуулахгүй учраас тэр ажилдаа илүү одоо юу гэдэг тэр хүмүүстэй илүү эхлээд ярьцдаг. За би танай ажил дээр очиод энэ хугацаанд энэ ажлыг ингэж хийж гүйцэтгэнэ. Тэгээд бусад үед нь би өөр ажлууд хийдэг учраас би өөр ажлуудаа хийж зохицуулна гэдэг зүйлүүдээ ерөнхийдөө хүмүүстэй айгуу эхнээсээ тодорхой ярьдаг учраас тэр цагийн менежментийг их надад илүү амар байдаг. Магадгүй Улаанбаатар төгжрөл бүр бага байсан бол өшөөж олон ажлууд амжуулах боломжтой юм шиг юу санагддаг. Тэгэхээр олон төрлийн ажил хийснээрээ одоо ямар нэгэн буруудаж байгаа ч юм уу, нэг юмдаа төвлөрч чадахгүй ч юм уу, тийм юмны одоо асуудал одоо нэг амар тулгардгүй юм надаа. Илүү л одоо сонирхолтой байдаг, илүү л гоё байдаг. Тэгээд сүүлийн үед би ингээд одоо продюсерийн ажил ч юм уу, тэр ажлыг хийж явах тохиолдолд ингээд манай Монголд ийм хүний нөөцийн асуудлууд амар одоо асуудалтай байд юм байна гэдгийг нэлээд ойлгож авсан. Тэгээ залуучууд маань илүү одоо өөрийгөө олон зүйлд сориод үндсэн ажлынхаа хажуугаар өөр одоо хоббинуудаа хөгжүүлээд тэгээ тэрнгөөрээ бас тэрийг хэрхэн мөнгө олгох уу, хэрхэн мөнгө олгож амжилттай байх уу гэдэг талааснаас илүү харж үзвэл илүү боломжтой юм шиг санагдсан. Тэгээд миний л хувьд зөвөр Монголд бүх юм амар нээлттэй, бүх юм хомс бас хэрвээ чи үнэхээр сонирхолтой ажиллаж чадах юм бол энийг мөнгө болгож чадах юм шиг санагдав. Тэгэхээр залуучуудаас ажлынхаа хажуугаар энэ өөр тэр хоббинуудаа бити алдаасаа л гэж ирнэ. Хүсдэг дээ. Өглөө бүрдүүдэнд орох хөвгт холборч үе Монгол миний бахархал. За дуу хөгжим клип хийх процесс ер нь бол бас нэлээд урт болдог л доо. Тэгээд бас ямар клип хийх үү, тэр одоо дуу маань өөрөө ямар төрлийн жанрын юуг өгүүлэх гээд байгаа дуу гарч байгаа гэдгээсээ маш их шалтгаалдаг. За тэгээ миний хувьд ер нь клипээ бас нэг жоохон утга учиртай ч юм уу те илүү одоо гоёмсог зураглалтай ч юм уу тийм байдлаар хийхийг илүү хүсдэг. За тэгээ клипний зардлын хувьд гэвэл би дээдл нэг 10 орчим сая төгрөгөөр клип юу н хийж үзчихсэн. Тэгээд өмнө нь нөгөө нэг лейблд хамаарагддаг байсан учраас манайхаас ер нь өөрсдөөсөө одоо юугаа гаргадаг. Эсвэл спонсор байгууллага олдох юм бол спонсор байгууллагатай хамтардаг гэх юм уу. Тэгээ өөртөөсөө гаргах гэхлээр бас 10 сая төгрөгийг шууд гаргахыг хэвэцүүлдэг. Тэгэхээр өөртөө боломж болцсон дээр яаж креатив ажиллаж болох уу гэдэг тэр санаануудыг ерөнхийдөө уралдуулад тэгээд одоо клип маань ер нь гардаг. Тэгээ миний хамгийн гоё дурсамжтай клип гэх юм бол одоо Суон гэдэг хамтлагтай манай хоёр хөгжмийн продюсертэй хамтраад хийсэн Rakshas гэдэг дууны клип байдаг. Тэгээ тэрэн дээр бас бид спонсор байгууллагатай хамтраад бас нэг жижигхэн зохиолтой. Тэгээд тийм 3 шөнийн зураг алттай ийм клип хийсэн. Тэгээ тэр бол миний хувьд бол одоогоор миний одоо амьдралдаа хийсэн хамгийн гоё клип болсон гэж боддог. Cashbackтэй. Жилдээ юу? Оо, бодож үзэх хэрэгтэй. Оо, үний юм. Үний мөнгөтэй юм. Хаашаа алга болоод идэв юм бол. Миний жилийн дундаж орлого ойролцоогоор нэг 70-80 сая төгрөг дотор эргэлддэг. юм байна. За бодож үзгээд за тэгээд 5-6 ажил хийдэг. За компаниудтай хамтарч ажилладаг. Тэгээд ер нь жилдээ нэг юм мөнгө олдог та. За ер нь бол хэдүүлэнгийнх нь амьдралд те бүх хүний амьдралд ханнууд уусаа байнгын гарч ирнэ. Байнгын л тулна хэр өндөр байх нь уу те авраад гарч авч чадах нь уу эсвэл одоо нэвт зохиод гарна уу эсвэл бүр холуур тойроод гарна уу гэдэг ингээд хүний амьдралд яг хүнийг ингэж шантраах ч юм уу эргэлзэх ч юм уу ийм тохиолдолд оруулах ханнууд айгүйх гарч ирдэг. Тэгэхээр энэ зүгээр миний зүгээс харж байгаа зүйл нь болохоор
олон төрлийн юм хийдэг юмныхаа давуу тал нь энд байд юм шиг надад санагддаг. Магадгүй би нэг талынхаа зүгээр явж байгаа зөвхөн тэндэл тулцсан надад өөр Б брэнд байхгүй бол надад амар хэцүү хүндрэлтэй тэр ханыг заавал зохиж нураах ч юм эсвэл тэр ханыг давах шаардлага гардаг. А нөгөө талаараа хэсэг хугацаанд би магадгүй өөр чиглэл рүүгээ хандаад ч юм уу те өөр төрлийнхөө юмнуудыг хийгээд өөр өнцгөөс нь магадгүй дараа нь очиход би тэр ханыг арай өөр өнцгөөс нь харж чаддаг болсон байх жишээ ч юм уу. Тийм нөхцөл байдлууд үүсгэхийн тулд магадгүй би энэ олон зүйлүүдийг надад хэрэгтэй авах гэсэн үгнээс хийгээд туршаад оролдоод ажил олгоод ингэж явдаг байх гэж бодож байна. Тэгээд магадгүй энэ хантай тулж байгаа хүмүүс байх юм бол бити шантараарай. Энэ ханууд угаасаа гарч ирсээр байх болно. Тэгээд энэ креатив салбар гэдэг өөрөө угаасаа л юм хүнд хэцүү хахиртэй ингээл байнгын шинжлэгдэж байнгын хөгжиж байхгүй бол ингээл одоо хоцордог ийм нөхцөл учраас яг энэ салбарт байгаа хүмүүс байна ингээд яг эхэлж орохдоо яг юу руу орж байгаа гэдгээ амар сайн ухаараасай ойлгоцсон байгаасай сэтгэлээ одоо эртгэн бэлдсэн байгаасай гэдэг зөвлөгөөг л ер нь өгөхийг хүсдэг дээ. За надаас өөрийгөө танилцуулна уу гэж асуулаа. Хариулъя. Одлоо гэсэн.